Монгол хүн морин хураас сурах бол одоо хамгийн нэгдүгээрт бол одоо хамгийн чухал энийг одоо ерөнхийлөгчийн одоо хоёр дахь удаа ерөнхийлөгчийн зарлиг гарлаа. Одоо ерөнхийлөгч маань өрөөсөх ерөнхийлөгч маань сүүлийн үед бол морин хураа гэртээ байлгах биш. Тэрийг хамгийн гол нь тоолох, эзэмших. Тэрийг эзэмшиж мэдснээрээ бол хүн одоо ахмадуудынхаа дээр үеийн одоо өв соёлоо мэдрэх ахуй заншил бүх юм нь одоо манай морин хуртай холбоотой биш. Энийг мэдэрч тэгээ морин хуур тоосноор ер нь хүний хүмүүжил хүний хүмүүжил нөлөөлнө. Хоёрдугаар хүний ясвартхан ингээд морин хуураараа дамжиж хүний одоо хөгжмийн босрол эзэмшсэн хүн ямар гэдэг вүлээ. Дэндүү сайхан хүмүүжлтэй эцэг эхээ хүндэлсэн ахмад үеэ хүндэлсэн тэгээд ийм хэрэгтэй учраас энийг одоо монголчууд одоо гадаад байгаа олон жил суудсан монголчууд бол үнийг бас мэдэрсэн байна зүрхэндээ тархиндаа. Тийм учраас хүүхдүүддээ энийг сургая. Монгол ахуйгаас нь холдож болохгүй. Монгол оронтой танилцуулъя. Монгол орны байгаль үүдээсэн одоо энэ сайхан ардын урлаг, энэ сайхан өв уламжлалыг эзэмшүүлье гэж ингээд зарж хүүхдүүдтэй бол ингэж сургаж. Тэгээд одоо Европтойгоо одоо Европоор дөрвөн монголчууд харцсан энэ одоо байгаа хүмүүс чинь энэ өв соёлыг хүүхдүүдэд одоо уламжлуулж морин хуур сургаж улмаар одоо тэгээд морин хуурын одоо юм чуулга одоо юм сургалтууд их бий болж байна. Энэ их цаашаалтаа ялангуяа Америкийн нэг том сургалт явагдаж байна. Одоо Германд бол одоо ингэж том сургалт явагдаж байна. Тэгээ одоо ингэж Европын одоо морин хуурчдын бүр юм том уралдаан болох гэж байна. Одоо Германы English Tat гэж бодод энэ бол одоо маш том одоо юу одоо ерөнхийдөө зардлыг бэлгээс гадна одоо энэ морин хуурыг улам Европын одоо хүүхдүүд улам тарааж улам цааш нь түгээх хүн болгон морин сураасаа гэсэн одоо юм дээр одоо зохиогдож байна. Энэ уралдаан бол маш их гол оролттой. Уралдаан зохиож байгаатай биш цаашдаа бол хүмүүсийг бүр сургах хүүхдүүдийг энэ морин хуур татах, морин хуур дурлах энэ ардынхаа үйл өмжлөлийг цааш нь авч явах, үзүүлэх өөрсдийнх нь одоо тэгээд цааш тийм Монгол орноор танин мэдэх энд нь бол маш чухал үүрэгтэй чухал юм аа гэж одоо миний хувьд бол маш их таашаалтай. Бид Европоор яв тоглолоо цэмпэн хэлээ морин хуурыг одоо маш их сайн хүлээж авдаг. Энэ тэгээ юундаа байдаг гэхээр ерөн боддог чинь морин хуураас одоо хүмүүсийн эрдэнэ докторуудын хэлдгээр морин хуур гэдэг чинь одоо байгалаас өөрөө юм бүх хөгжим нь бол байгалийн гаралтай. Байгалаар модоор хийн хоёр одоо амьд амьтны одоо юм хялгасаар ингэж одоо хоёр хялгасаа хийн ном нь болохоор хялгасаа ингэхээр цаанаас аваа юу нь одоо тийм байгалаасаа одоо ингээд тийм гарта байгалийн аваа гардаг юм гэж байгаа. Тэгэхээр тэдний сонсолонд бол их өөрөөр тусдаг юм шиг байгаа. Бүр байгальтайгаа өөр хөгжим хахад тэдэд байгаль гэдгээр бас их авааны хувьд бол манай хуурчиг өөр сонсоход одоо тэр Европын хөгжмөд бол бас адилхан мөртлөө эрс өрмөгс тийм сонсогддог юм шиг. Тэгээд их таашаалтай хүлээж авдаг. Ялангуяа морин хуур сонсоход одоо нүдэн анд сонсдог бүр. Ялангуяа Японд бол бүр нүдэн анаад бүр тэгэж сонсдог. Ингээрээ бас тэгээд Монголын одоо байгалаар Монголын аж амьд бүх юмыг төсөөлдөг байх гэж боддог. Одоо энэ уралдаанд ашгаад одоо шүүгч хийн гэж хэлжсэн. Хоёрдугаар тэгээ энэ чинь бол яг одоо энэ морин хуураар чинь хүмүүс одоо гадаад байгаа энэ одоо хүүхдүүд морин хуур суралцж байна. Нотоор сурж байна, Европ хөгжим тоглож байна, зохиолж байна. Хамгийн гол нь энэ одоо энэ ардынхаа одоо өв уламжлалыг мэдэх ардын дуу, ардын уртын дуу энийг мэдснээрээ бол одоо нэрээ бас л нэг ардынхаа хүмүүсийн аж амьд бүх юмтай танилцсан гэсэн. Тийм учраас ардын одоо уртын дуу, ардын арга барил, уламжлал арга барил тоолох энэ талаар одоо тийм мастер класс хийх тийм зорилготой. За Европтойгоо одоо бүх монголчуудаа энэ одоо Германы Эгштадт гэж хотод болгож байгаа энэ олон улсын Европын морин хуурчдын уралдаанд та бүгдийг хүрэлцэн гэхийг бол уриалж байна. Энд ирснээрээ та бүхэн морин хуурын сайхан гайхамшигт гişгийг бол сонсох болно.